За энэ Оронган комплекс гэдэг UG Arena гэдэг. Энэ дээр өнөөдөр нас саммит Монгол ярьж боллоо. Энэ нөгөө контент Creators Gathering гэдэг. Facebook, YouTuber, янз бүрийн контент хийдэг хүмүүсийн уулзалт юм байна. За 1000 орчим хүн цугларч манай Монголын бас том компаниуд ивент хийсэн юм байна. Тэгээд энэ Азийн том нэгэн олон сая тагадагчтай олон тийм интернет контент бүтээдэг хүмүүс ирээд том семинар хийгээ. За энэ үнэгүй юм байна. 1000 хүн өдрийн хоол өгж гин, өдрийн хоол гэдэг хөнгөн маягийн хоол өгж гин. Их л зардал гарч байгаа бол тээ. Тэгээд нэгэн олон залуучуудтай танилцлаа. 10 жилийн хүүхдүүд байна. Интернет дээр юм зарж мөнгө олсон л гэж байна. Эсвэл янз бүрийн контент янз бүрийн бүтээдэг тийм залуучуудтай танилцлаа. Тэгээд идэлгэгчд гэхэд YouTube-ээр олон дагалдагчтай нэг залуу байна. Жишээлбэл Малайз ултай. Тэгээд олон хэлээр дуугаа дуулдаг. Дуу нь бол бас байж болох юм. Гэхдээ ямар ч сан дуу нь бол нэг амар сайн санагдсангүй. Гол нь интернетээр олон хэлээр дуулд юм байна. Тэгээд янз бүрийн тийм одоо юу гэх юм зар зуршилгаа гэх юм уу тэр интернет дээр хийх тал дээр л их сайн юм уу даа гэж ойлголоо. Тэгээ бидний ингээд одоо аль өдрийн хөгжил гэж ярьж байгаа хооронд ингээд интернет гэдэг нэг тусдаа бизнес гарсан 1000 хүн цуглараад залуучууд голдоо. Дахиад нэг тийм одоо манай дискийг ч бас үүдэн тач магадгүй нэг юм салбар бий болчиход байна. Бидний одоо нэг ноос үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнд үйлдвэр гэж ярьж байхад бас бид харагдахгүй нөгөө хиймэл оюухан гэдэг шиг интернет чинь тусдаа одоо бараг ажил болцсон юм шүү гэж анх удаа ойлголоо. За тэгээд ер нь энэ интернет гэдэг юм тусдаа ажил бий болчлоо. Энэ дээр бид нар бас одоо бид нар хичнээн хүнд хэрэгтэй сайхан юм хийлээ гэдэг тэрнийг нийтэд хүргэж чадахгүй, интернетэд хүргэж чадахгүй бол энэ чинь тэр хуржээж энэ зах зээлд хуржээж хэрэглэгчээ олд юм байна гэдгийг дахиад нэг ойлгосон өдөр боллоо.